Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Хөх толбод төмөр очир. Хүний нутагт. Онгоц сөүлд газардгаад чулууна буухаар яран аяны өрөвчөө мөрөлцөөр урагш зүтгэв. Анхудаа хөлийн дийн салхан харин нутагт хөл тавьж бай түүнд юм бүхэн шин содон гайхмаар байлаа. Онгоцны буулаас гарахад бүн хийсэн бөгчим халуун агаар түүнийг угтан авав. Хаврын сар дундарч хөр цасан дунд хүүдэн шамраг тавьж байдаг нутгаас ирсэн чулуунаад амьсгал давчтан бөгчим халуун агаар нэнтэртэй санагдав. Нэр хаягт нь бичиж өгсөн адуусан суугаад шил тол болсон өндөр барилгуудын хажуугаар тавьсаар баг автар тосхны төвд бооход нэрийг нь цаасан дээр бичсэн хижээлдвэр тосож авав. Тогтоо байрын хижээл солонгосоор хэдийн юм асуусан боловч хэл ус мэдэхгүй дэмийл толгойд өгөхөд машиндаа суухыг өрөв. Багаврын ачааны машин уулын хинжлэг дагсан замаар явсаар эргэн тойронд нь тодоргийн талбай хүрээсэн навтгар байшингийн гадаа эрс зогслоо. Эхнэр нь бололтой толтой авга энэ хэмсэглэн угтаж байшинд орохыг өрөв. Ширээ дүүрэн өрсөн хоолны үнээр ходоодыг нь гэжигдэнэ. Хооллох зур авгаа нөхөр хоёр янз бүрийн юм асууж сонирхсон ч дэмэл толгойд өгөх монгол залуу хэл усгүйг мэдээд дахин шалгаасангүй. Түүний амьдрах өрөөг зааж өгчээ. Ганц хүнд тов хийсэн цэвэр цэмцгэр өрөөнд годос хүнжил шалан дээр эвхэн тавьж ойр зур хэрэглээний зүйлсийг зэгчээ. Ингээд хар газрын шин амьдрал эхлэхэн тэр элдвийг удан хөрөөсөөр нэг мэдгэд нам унтжээ. Өглөөний ургах нарнаас үдшийн бэрийг хүртэл тариалангийн барагдаж дуусахгүй ажилд нухлагдан 20 тонгийн ард гарчээ. Солонгосоор нь түүний хувьд анхлан киноноос л үзэж байсан тав тухтай сайхан орчин ганхан нэгжин хүмүүс атаархан сайхан амьдралаар төсөөлж байснаас шал өөр газар ажээ. Солонгосчууд хөгшин залуу гэлдгүй шоргоос шиг ажилласаг. Хэдийд нь унтаж ямарч хэзээдээ аялал зугаалдаг юм бол гэж гайхмаар. Даалнай гүрсэн урууны бүгдийж газраас өндөөхгүй шахан болсон ингээд өгшөд түүнтэй зэрэгцэн өдөржин ногооны талбайд тонголцсон. Хаа очиж гэр бүлийн хоёр сайхан ааш сантай элгсэг хүмүүс байв. Хар бор ажилд хайнгийн шар шиг зүтгэх монгол залуудэд голсонгүй. Бүтэн сандал амарна. Энэ мэт ажилласаар 3-7 хоногийн дараа чулууна тосгоны төв орохоор шийдэв. Айлгын хүмүүсээр цаасан дээр зурулж бичүүлж очих газраа гайгүй сайн залгаж аваад гарав. Дугуугаар хагас цаг явах газар. Бороо зөөлөн шивэрнэ. Тосгон төдийлөн том биш ч бүх юм нь эмгцэгцтэй хог новш байхгүй. Хаасаагийн мод бод цэцэг ногоо алаглана. Тосгоны төвд байх хүн зон холгисон том дэлгүүр арч хаал нүд хожирлон цэлгүүцэж хоёр шар арга ганц шил сөөж аваад гадаах сар авчинд тухлан суужээ. Хар шир халдар бор янз бүрийн царай зүстэй хар илийн хүмүүс энтэнд хэд гурваараа сууж шар ариг шимэн шаагалтна. Чулууна ганц ч гэсэн монгол хүний бараа харах юмсан гэж санаашран суув. Хүний нутагт их орон элгэн садан эхнэр хүүхдээ төлгөө ихээр санааж байгаа хүнд монгол гэсэн юм бүхэн хамгаас ирэхэм нандин байдаг ажээ. Үчийн сэрв орох уяр дэлгүүрээс хоёр тор дүүрэн юм барьсан асхан бүсгүй гарч ирэхийг хараад суудлаасаа өндөлцөв. Монгол хүний дүр төрх андашгүй ажээ. Бүсгүй ийш тийш хараачлан такси барих гэж бий бололтой. Чулууна угс татуулсан мэд угсхийн босож бүсгийн хажууд очив. Бүсгүй мэгдэн сандрах мэд харснаа энэ амсгэллээ. Харилцсан энтлээд хүний нутагт буйдхан газар таарсан хоёр зэргэлдэх зовгийн газар гахаамах шаран тоглов. Бүсгүй жилийн өмнө гэрээгээр солонгост иржээ. Анх утсан үйлдвэрийнх нь эзэн татаж хангаагаад амар заяа үзүүлэхгүй болохоор нь үйлдвэрээ солиод энэ газар иржээ. Одоо цаасан хайрцгийн жижиг үйлдвэрт хоёр бал бэмэгтэй хамт ажилтдаг гэн. Амралтын өдрөөр хүнсээ зөвлөлөн явна энэ аж. Үйлдвэр нь холгойхын тул алгаж ирээд орой бозготаа такси барьдаг гэв.
Тэр хоёр юу эсэх өөрөлдсөн гэх вэ? Тосгон дээрээ 3 сар болготой нэгч Монгол хүнтэй тааралдаагүй гин. Дараа уулзахаар болсон бүсгүйг таксин суулгаж өгөөд гэрийн зүг дугуйгаа жижээ. Өдөр хоногуд харуулсан сум шиг өнгөрч нэг л мэдгээд 14 хоног өнгөрсөн байв. Чулуун анхны цалингаа авч бөөн баяр болов. Монгол тагас жил ажиллаж байж олох мөнгийг энд ганцхан сард олсондоо өөртөө итгэхгүй шахан байв. Солонгост хүний хөлс хүч хөдөлмөрийг шударгаар үнэлдэг нь ажлын хатуу бэрхийг юм чинээ тоохгүй зөтөхөд хүргэдэг ажээ. Бүтэн сайны өглөө эртлэн тосгоны төв оров. Болдсон ёсоор зулаа дэгжин хувцастай дэгдэг шахан хурж ирлээ. Тэд сүйдрэгчэнд шар ариг шимэн тоглов. Хэд хэдэн шар ариг уусны дараа зулаагийн нүүр Улаанбаатарч чулуунаг ажиглан сууснаа. Би чамайг урд нь таньдаг мэддэг юм шиг санагдаад байх юм. Зүүдэндээ харсан ч юм шиг ингэснэ. За тэг чи яах вэ? Хойлоо өөр юм яриа. Гэв. Тэр ширээ тоглолтон сууснаа уртаа санаа алдаж. Хүний нутагч хүний л нутаг юм да. Ядарч зүвдэрсэн ч хинт хэлэх үлээ дээ. Аавынхаа зүүж өгсөн сахиусан залбирах юм. Ингээд энэсгэлв. Чи бас сагуустай юм уу? Ингэж асуусан чулуунагаас санаа зовсон бүсгүй. Хар багаас минь л надаас салгаагүй хаш чулуу. Энд хүзүндээ зөвх штэ. Цүнхэндээ авч явдаг юм. Ингээд үзмэн ягаан өнгийн хаш чулуу үзүүлээд. Манай аав их сүсэг бишрэлтэй хүн байгаа юм. Биесээ бүү салгал гэдэг байлаа. Ингээд сулган нэмсэглэж аав ээжээ санав бололтой гонигтай санаа алдав. Гэрээ санаа юу? Ингэж асуухад чулуунаг санжих мэд харц уснаа. Намайг хүлээж суугаа аав ээж 5 настай бүлтгэр өхнө их санах юм да. Гэв. Нэг хэсэг хин дугарсангүй агч чиг болов. Чулуунагийн сэтгэлд яасан таны сэлбэртэй чулуу вэ? Гэсэн бодол төрж. Надад ч гэсэн яг иймэрхүү нэг сахиус бий. Өнгөн харин ногоонлолтой хийц донжин их адилхан юм. Ингээд энэмсгэлв. Өө, тийм үү? Энэ сахиус их учиртай л эдгэсэн. Дараа уулзахдаа аваад ирээрэй. Гэв. Бүсгүй нулимс урсан нүдийг өрөвдөн харц суусан чулуунаа. Нэрэ тгий. Ингэж хэлэхдээ аавынхаа захаасыг бас бодож суулаа. Айлын хажуу хүрээнд үлдсэн элсэг ан түнжгэр хүүгээ бодоод бүсгүй даган нулимс унахаа шахжээ. Хүний нутагч хүний нутгал юм да. Ингэсэн бүсгэн гашин үгс татагдан цойр атсаар байв. Нураасаа салсан нугас нутгаасаа хагцсан хүн хоёрын зовлон юутай адил вэ? Нэгэн хэвийн борь бокс хийхгүй ажилд нуглагцаар 2 дахь сарынхаа цалинтай залгов. Эхнэр хүүхдтэй мөнгө төгрөг шилжүүлэх, хувцас хунар авч өгүүлэхээр Сөүл явах хэрэг гарчээ. Ингээд харалсан хүн дураар явах асалтай. Золоо гуйж ханиндаа явахар шидэн утсаар хэлгээд. Тэгэлтэй ингэж уриаланхан зөвшөөрлөө. Болдсон цагтаа тусганы буудлын дээр уулзсан хоёр Сөүл чиглэлийн бөөхөө хатуусан цөөж 3 цаг дахиад л зорьсон газар ирэв. Солонгос дахь монголчуудын аж амьдрал буцалж байдаг түндээмэн хэмэх Монгол таунд метрогоор очив. Хаасаагүй монголоор ярьж хөөрөлдөн хөлгөх нутаг нэгтнүүдэд хараад их орондоо ирсэн мэт сэтгэлэн зэргэн догдолжээ. Зорж ирсэн ажлаа амжуулаад Монгол цогийн газар хооллож дараа нь дуун цэнгүнтэй өрөөнд орж Монгол дуугаан ёстол нэг шаваага хантал дуулав. Дуу хууртай хөгжиж шараа эрэхтэй халамжсан сэтгэл нь хөдөлсөн зулаа. Манайх уг нь Борон аймгийн захын сумын айл. Аав ээж хоёр минь амьдралын мөрхөн намайг төв сөрөн газар бараадуулах санаатай сэлэн рүү нүүсэн юм. Би ч яах вэ? Айлын ганц охин. Ингээд эрэх дураараа их сургуульд орж оюутан болоод зуны амралтаараа ирж тойлж өгөө. Найзуудтайгаа гадуур зугаалж цэнгэний газараар хийсэн. Амхандаа их сургуулийн оюутан том хүн болсон гэж хөөрөлдөж хөгсөж явсан байх. Тэгэж явахдаа охиныхаа аавтай танилцсан юм. Сэлэнгийн уугуул дараахан залуу. Цэвэрхэн царай зүстэй. Би хаа тэгш сайхан ир.
Залуу насны омглон зангаар юугаач мэдгүй тэрч яваад жирэмсэн болж орхив. Сургуулаа гэхүү эзэндээ байгаа хүүхдээ гэхүү. Аав ээж минь мэдээд нас залуу байхад сурахад ороодохгүй хүүхдээ гарга гэсэн юм. Ингээд 2 дахь жилээсээ чөлөө авч ээж боллоо. Нөхөр маань эхэндээ хайр халамжинд умбуулж байв. Зах дээр 8 хин гарын мөнгөөр тасрахгүй үе ороодож шөндөл болсон хойно ирдэг болов. Найзуудтайгаа буу халзуугаад л гин. Сүүлдээ хоногтаар алга болдог боллоо. Асууж шалгахад найзуудтайгаа нийлж дарвайдал гин. Нөхөр маань өнчин өрөөсөн ах トゥ төрөл садан муутай болохоор аав ээж хоёр тов хийсэн дүнзэн байшингаа бид хоёр дөгөөд өөрсдөө 4 хантай гэр барин амьдрах болсон юм. Нөхөр маань сүүлдээ мөнгө төгрөг авчиргаач болов. Далдуур хүүхэн шугамтай орооцолдоод байх шиг араас нь нилээд хөөцөлдлөө. Тэгсэн мөрөдөө тоглоомд орсон байжээ. Зах дээр хамт 8 хийдэг хүмүүс нь өөр нэгж манахаараа ирэх болов. Амгалан даван амьдрал там болон хувирлаа. Би өглөөж яншиж, уйлж, дуулж, аргадаж гуйж янз бүрээр л үзлээ. Одоо би дахиж тоглохгүй, яг амлаж байна гин. Овоо хэд хоног дэснэ, гэрэнтхэн алга болно. Нэг өглөө том хараа машинтай 4-5 залуучууд нөхрийг минь дагуулсаар орж ирв. Хашаа байшингаа мөрөнд тавьж алдсан. Суллаж авахар ирсэн гин. Бүр нэрийг нь шилжүүлсэн гэрчлэгээ үзүүлв. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үед муу аав ээж хоёроо бараадсан да. Нөхөр маань би мөнгөтэй болж буцаж ирээд алдсан бүхнээ олж явна гэд хот руу яваад сураг тасарсан. Аав ээжийнхэн танагтаа дээр солонгос явж ажил хийгээд өөрийн гэсэн ор хоронтой болъё гэж наашаа ирсэндээ ингээв. Түүний нүдэнд нулимс гэлтганаж байлаа. Бозох цаг төгсөнд бол хоёулгараад алхаж явахдаа өмнө ирсэн зүйлээ гэнэт сансан мэд зулаа. Чи сахиусаа авчирсан уу? Ингээв. Мартах шахсан байна. Авчирсан шүү. Ингээд үзүндээ зүүсэн сахиусаа гаргах үед хар шил зүүсэн энгийн хувцастай 2 хүн зам тоосон дөтөлж явахыг харсан зулаа. Баривчлага. Ингээд амандаа шивнээд онгоргой хаалга руу чулуунаг түлхэн оруулахдаа гартаа хадгсан сахиусаа өгөөд өөрөө зам хөдлөн гарахааргүй. Дуулж ирсэн хоёрыг энэт зогдуулсан тайныг элдснээ бүсгэн хөнөөс хоёул илдэв. Сандарч балмагдсан чулуунаа шатаар амьсгаад өнгөөсөр 5 давхар гарч цонхоор харав. Бүсгүй машин чүргүүлж газар унсан хэвтэн. Хүмүүс тойрон бүжиж шаагалтна. Надаас болж хөөхий бүсгүй асалд оржээ гэж бачимдан бодоод шат уруудангүй. Түүний гарч ирэхэд төрөгний тэрэг хөдөлж байв. Хүмүүс таран оджээ. Бүсгүй оцолдсон газар цагдаа нар хэмжилтгэн. Оройгоор халдсан толгойтой намхан эрен айс цааш холхон хараалтай. Зан дээр цус нөж харагдаагүй бодоход гайгүй биз гэж бодсон ч хөлгаар нь хугарч дотуур гэмтэн цус алдсан бол яа гэж бодохоос хамшаар үсэн босчээ. Амьдрах гэж ядаж яваа хүнд би л гай болчихлоо. Намайг аврах гэд өөрөөсөө боллоо. Ингэж өөрийгөө хараан зүхэж байв. Ингэвч хэл үг мэдэхгүй хүний нутагт яваач олоно яахан зөрхөлж очих вүлээ. Утас руу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгөв. Гэтэл түрүүнээс хойш давхарлаж ядгсан 2 сагуус ам орсон мэд хөлөрсөн алганд нь лугших шиг болгоод алгаад инээлхэн харав. Бүсгүй сагуус дээр ганц эвэрт бэлэгт хөрөөсний цээжийг тавуулган сэлсэн нэн гоёмсог харагдах хайчаа. Гэтэл өөрийнх нь сахиус ямар нэгэн хээ угал цаалбарлан гаргасан харагдавч нэг л хүний гараар бүтсэн мэт санагдаж байлаа. Түүн даавн зөөж өгөхдөө энэ сахиусны нөгөө тал нь хааны газар өнчирч яваа. Оолж нийлүүлбэл ижи аав хоёрын сэтгэл дүүрэх юм. Ингээд нулимсаа арьсан билээ. Чохон ямар учиртай болохыг чулууна үнэндээ лавлаж асуугаагүй өнгөрчээ. Оройхон харж ирээд зулаагийн төлөө санаа зовон түүний сахиусанд залбирангуйж байгаад өөрийнхөө сахиустай зэрэгцүүлэн тавих үед нэг л өрөөсний 2 хэсэг мэд санагдаад дагварлан үзмэр санагдаж хоёр гарынхан алган тавьжуулан дарахад шаг гэсэн дуу гарч нийлээд ганц эвэрт бэлэгт хөрөөс босоод ирэх шиг санагдав. Үзмийн ягаан зүстэй бэлэгт хөрөөсний хэвлээ ном ногоон нялх ногооны шүүсэнд халдартсан мэт харагдаж улаан гөрөөс эмэгтэй хүний усгал зөөлөн харцаар
нэг юм гуйж хүсэг мэд царайшлангуй харж байсан зүуд нь сэтгэл тодхон. Сэтгэлэн догдохгүй өмөр суусан чулууна гар утсаа авч ижирүүгээ залган ярил бүх зүйлийн занглаа таалагдав. Чулууна ихээс энэ хорвоод ихэр заяатай төржээ. Ихрүүдийн угаалга дээр чулуунагийн сэлбэрч өгөн хоёр ажтай утга төгөлдөр нэр хайрлан ногоон хаш үзмэн яган хасаар сэлж цолборлсон зүйлд бэлгэлжээ. Ихэр өхөнд үг нь айлд өргүүлснийг яахан мэдэх вүлээ. Аавынх нь холын задан Баруун аймагт амьдардаг хүүсэр эмэгтэй нөхрийнхөө хамт хот орж ирэхдээ төрөө 3 сар болж байсан ихрүүдийн нэгийг өргүүлээч гэж өвдөг зөгдөн хуучээ. Аав ээж хоёр нь ихэндээ баахан зааргалсан ч аав нь хүүсэр дүүгээ өрөвдөн манайха хоёр охинтой юм чинь эмэгтэйг нь өргөж ав гэжээ. Ингэж л ихэр ах дүүсэн хов заяа хоёр өөр замаар салжээ. Хүүхэд өргөж авсан Баруун аймгийн хоёр сураг тасарч олон жилийг үдсэн аж. Чулууна өөрийнхөө ногоон хаяс сахиус дээр улаан сахиусыг давхарлаж давхад нэг чулуу мэд эв гавдаа орж бэлгэд хөрөөс яг л амчиг өөдөөсөн ширтэж байхыг хараад өвгийнхөн ур чадвар суу ухааны гайхан бишрүү. Завзаа гарах болгонд зулаагийн дугаар руу залгах авч холбогдох боломжгүй гэсэн ганцхан хариуг тод мэд завцсаар байлаа. Тэр явлаас хойш чулууна нэм гарыг болгонд мөнөх дэлгүүрийн үдэн сууж дүүгээ харуулдах болжээ. Тосгоны удамжаар сүлжин олгож ядаж үйлдвэрийг нь олж хамсан гэж адгана. 26 жилийн өмнө хов заяа салсан ч хар газар хүний нутагт дахин учрах хов догоос нь ичээдийн мэд гайхамшигтай санагдаж байв. Уран овгийнхэн зүнсэн тэр хоёрыг энд учруулах ерөөлтэй байжээ. Гагцхүү дүүгийн минь бэртэл гэмтэл гайгүй байгаасаа гэж залбирна. Сар гаруй хугацаа өнгөрсөн ч аг чигэл байв. Энэ дээрээ анхны шүн зөвлөсөн эмэгтэй хүний нүдтэй улаан гөрөөс зөнтөө зөөд байсныг ухаарав. Зуны бөхчим халуун буурч орой үдшийн сэрүүнд зугаацсан цэлэг үзэх хүмүүс олширчээ. Чулууна захын ширээ бараатан элдвийг хэрэгцүүл суудал замын цаанаас гараад алсаар нэг бүсгүй айсвэ мөн байна. Тэр суудал дээр хадагдсан мэд хүчиж яргчээ. Дүүмэн ингэж амандаа сулхан өглөн байв. Нүр дүрэн энэмсэглэл тодруулсан зовлоогийн зүүн гар болттой харагдана. Ойлгохнуудаа гэмээр царай нь минжийсэн чулуунаг хараад чи чинь зүгээр үү? Царай чинь сонирн болчихж намайг амьд эргээд ирнэ гэж итгээгүй юм уу? Ингээд доогтой инэв. Би ч яг вэ ширгүүлж унсандаа жаахан баашлаад нэг их сүртэй гинтэйгүй гарын сахун яс цуурсан гинтэлтэй. Солонгосчуудын сүржин хүмүүс шүү дээ. Бөөнлийн боллоо. За тэр яах вэ? Чи дажгүй юу? Ингээв. Чулууна үг дуурах гэхээр нулимсан садтай авах гээд байв. Хүзүүнээсээ сахиусаа дайл ширээн дээр тавив. Золоо сандал өнцөглөн суунгаа сахиусыг барьж үзснэ. Ямар гоё юм бэ? Яг амьд юм шиг ингээснэ төгдрөн. Ногоон хүрээтэл болохоос минийхтэй адилхан юм аа. Ингээд чулуунаар гайхсан нүдээр харав. Нулимсаа дотогш залгин овоо уужирсан чулууна хоолоогоо засаад сэлбэртэй сахиусыг хоёр салган. Ногоон хаш гөрөөс нь хаш чулуун минийх. Үзмийн ягаан гөрөөс нь хас цул чинийх. Ингээв. Хас цулын царай огцом ховрон нүдэн том болсноо өгсөвгүй илэмрүүлж гарав. Намхан далаагаас сэвсэх чиглэг салхин бороо урж төдөөдөлгүй бийсээ олсон ах トゥ хоёрын олон жилийн төөрөгдөл хагацлын гонигийг угааж баяр багтлыг мэлах гэсэн мэд зөөлнөр шивэрч эхэллээ. Бороо нулимс хоёр нийлв. Эргэн тойрны хүмүүсийн гайхширлыг үлтон тэд борон дутал тэврэлдэн зогссоор байв. Төгсөв.